За бас Батнайрамд гишүүн бас ингэж их попорч болохгүй л дээ. Их гоё ярьсан, их хөмсгөө зангидсан, дуу хоолойгоо шахсан их оронч байдгүй шүү. Бүгдээрээ л бас энэ оюутлахын төслийг сайжруулахын төлөө үе үеийн улсын их хурлын гишүүд, үе үеийн засгийн газрууд чадлаараа ажиллаж байгаа, чадлаараа ажиллах болсон цаашдаа. Одоо ч гэсэн засгийн газрын зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг орлого үрдэнгээс суурилдаг болох, зардал дээр суурилдаг биш. Менежментийн төлбөрийг бууруулахын төлөө ажиллаж л байна бас. Арбитрийн шүүхтээс ажиллаж л байна. Тэгж яхад одоо ганцаараа их мундаг ажилдаг, урд өмнө ажиллаж байсан их хурлын гишүүд засгийн газрын муу ажиллаж байсан. Одоо энэ их хурлын 126 гишүүд хагт ажиллахгүй байгаа. Засгийн газар юу ч хийхгүй байгаа юм шиг, ганцаараа их оронч юм шиг ингэж бас болохгүй. Би танаас энэ төр орон тогтоолол мэдээлэл өгөөч гэж зөндөө гуйсан. Та өгөөгүй. Засгийн газар бас байр сууриас илэрхийлмээр байна. Энэ дээр чинь тийм үү ямар хөө орж байгаа мэдмээр гэсэн чинь нууц гэд өгөөгүй. Тэгэнгүүтээ та гинт өрөөд ингэ чуулганд оруулж тарааж хилцүүлэх гэж байна. Ингэж болохгүй шүү дээ. Тэр тогтоолч юу байгааг бид нар мэдэх хэрэгтэй өстэй. Хамтраа засгийн газар их хурл нэг байр суурьтай монголчууд бүгдээр л нэг бодлоготой, нэг зорилготой, нэг монголчууд ч гэж би танд 100-аас хойш 7 сар, 8 сар, 9 сард уулзах хүртэл хэлжсэн. Энэ засгийн газар явуулж байгаа үйл ажиллагаанд дэм болоосо тус болоосо үүний төлөө над төр орооч үйл ажиллагаа чиглэх ёстой ч зөндөө хэлсэн. Гэтэл ингээл нууж байгаад одоо танилцаахыг танилцуулахгүй байгаа шүү дээ, өгөхгүй байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ гинтгий оруулж яд одоо өнөөдөр ингээд асуудал хилцүүлнэ гэдээ ярьж байгаа чинь зохимжгүй байна. Их хурлын гишүүд хэлж байгаа асуудал дээр ямар ч асуудал дээр бүгдээрэнд нь танилцах, өөрийн итгэл үнэмшилтэй болох, өөрсдийнхөө байр суурийг олон нийтэд илэрхийлэхтэй юм итгэл үнэмшилтэй болох, судлах, унших ийм цаг хугацаа боломжоор хангагдах ёстой. Энэ хангахдахгүй шүү дээ. Төр хорооны зөвхөн цөөхөн хэдэн гишүүд нь танилцсан, мэдсэн, уншсан, бусад одоо 120 гишүүн одоо мэдэхгүй, засгийн газар ямар ч одоо юу орж мэдэхгүй асуугаад нэхэд авч чадахгүй, ингэж хэлэлцүүлж болохгүй. Тийм болохоор их хурлын гишүүдэд танилцах, унших, судлах, байр сууриа илэрхийлэх боломжийг олох ёстой. Мэргэжлийн байнгын ороос хэлэлцээд тодорхой санал дүгнэлтээ гаргах ёстой. Засгийн газар бас одоо төр орон тогтоол дээр юу орж байгааг, хэнийг юу гэж буруутгах байгаа, хэнийг ямар ажлыг яаж зөвтгөх байгааг бид мэдэхгүй шүү дээ. Баахан ажил хийчихээ сүүлд нь төр орон тогтоол дээр засгийн газар ажил хийгээгүй байна гэдээ орчих юм бол одоо бид нар юу гэж хэлэх юм гээд. Ийм байдлаар одоо ингэж сандаж болохгүй. Тийм болохоор эдийн засгийн байнгын хэлэлцээ. За мөн бас засгийн газрын ажлын хэсгийн гишүүд бас танилцээ. Засгийн газар бас тодорхой энэ одоо тогтоол дээр бас байр сууриа илэрхийлэх боломжийг бас олгож өгөөч явуулж байгаа. Тийм болохоор одоо нэг хойшлуулж өгөөч гэж одоо танаас горимын санал гаргаж хүсэж байна. Тэгээ ер нь ихэнх гишүүд бол энэ их хурлын гаргаж байгаа тогтоол дээр энэ хэтэрхий их ерөнхий байна. Илүү деталь заамаар байна. Баялагын сангаа нэмэгдүүлмээр байна. Монгол Улсын эрх ашигыг хангуулсан тодорхой заалт хиймээр байна гэдэг санал гаргаад байгаа шүү. Бүр одоо чангаруулах хэрэгтэй, тодорхой хэрэгтэй гэдэг санал хэлээд байгаа байхгүй юу? Гишүүд. Тий. За төр хорог төлөөлөөд тэгвэл ганц зөр гишүү хэлээд тэгээд энэ чинь шийдвэрийн төслөө танилцуулж гэж би ойлгож байна шүү дээ. За. Горимын санал нь юу байх юм бэ? Хойшлуулъя гэсэн санал юм байна. За. Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль нэгдсэн хуралдаан байнгын орооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох байнгын ороонд буцааж болно. 45-ын 4 төр ороонд гэж байна. Төр ороонд. Батнайрамд дарга 1 сарын 2-ноос өмнө бид нар батлана. Үүнд би бүрэн дэмжлэг үзүүлнэ. Тэгээ эн чин шийдвэрийн төслөө Батнайрамдлаараа танилцуулчлаа. Ийм төсөл байна гэдэг. Энэ төслийг нь эдийн засгийн байнгын ороогоор оруулаад байнгын орооны гишүүд саналаа хэлээд их хурлын чуулганы хуралдаанд баталж болно үст. Та нар тодорхой нэг юм ярил л та. 5-10 юм яриад байгаа юм. Өмнөх балагч нь дуусах байгаа үст. Та нар тамгын газрыг нэг юм яри. Хэрвээ би өөрөө ингэ мэдчихдэг юм бол та нарын хэрэггүй шүү дээ. 45-ын 4 одоо ингээд өөрөө хуулиа хараад ингээ өөрөө явчих болвол их хурл мэрэгжил арга зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгтэйгүй. Тийм үстэй. Та нар тодорхой нэг юм ярил та.
Нэгдсэн уралдаан өнөөдөр бол гишүүд горимын саналуудыг гаргалаа. Төр хорооны дарга Батнайрамл гишүүн, Ган зүрэг гишүүн, Төр хорооны гишүүд дэмжиж байна. Тийм учраас эх 7 хоногийн хэлцэх асуудал дээр эдийн засгийн байнгын хороо дахиад Төр хороогоор аль алинаар нь оруулаад тэгээд саналаа оруулаад их хурлаар тогтоолоо хамт батлаа явна. Гишүүд бас саналаа гаргах нь бүр хэрэгтэй. Тэгэхээр 45-ын 4-ийн дагуу өнөөдрийн Төр хорооны тогтоол шийдвэрийг байнгын хороонд буцаалаа. Төр хороонд нь буцаалаа. Төр хороонд нь буцааж ийн. Дээрэс нь эдийн засгийн байнгын хороогоор санал дүгнэлт гаргуулъя. Тэг ингэж шийдвэрлэе. Тэ. Төр хороогоороо дахиж хилцээд тэгээд эдийн засгийн байнгын хорооноос санал дүгнэлт гаргаад их хурлаар батлаад явъя. Тэгээ бүгдээрээ оны өмнө Төр хорооныхоо шийдвэрийг батлая. Бид бүгдээрээ дэмжинэ. Батнайрамд дарга 50 байгаарай. Бүгдээрээ хамтдаа олуулаа хилцээд асуудлаа шийдвэрлээд гарыг. Сонсголын үр дүн одоо өгөөж өгөх хэрэгтэй.